Монголын үндэсний олон нийтийн телевиз Кино кафе хамтран үзүүлж байна. 48 цаг Монгол 2015 Бэсрэг киноны наадам 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Авхалж самбаа мэдлэг хүчээд ажиллан 48 цагийн дотор кино бүтээцгээе. Та кино хийх хүсэлтэй юу? Тэгвэл бид танд 48 цаг кино наадмаар бүтээлээ том дэлгэцээр үзэх алтан боломжийг олгож байна. Манай бүртгэл 10 дугаар сарын 1-ний хүртэл үргэлжлэнэ. Та бүхэн 48 цаг Монгол 2015 Бэсрэг кино наадам бүртгүүлээрэй. Үзэгчтэй хоорон Альтхын Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үзэж бодол ярилцлагын шууд нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр миний нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын төрийн сойрхолд инженер Намхан Нацагнамын оролцож байна. Тэгэхээр би тантай 3 жилийн өмнө уулзж ирсэн. Дөнгөж Англиас ирлээ гэд их олон изээ сонирхолтой юм ярьсан залуу байсан. Харамсалтай тэр үед битээр ярилцж чадаагүй. Тэгээд тун удаагүй ээжэд та төрийн сойрхолд авсан. Дараа нь Азийн бүтээмжийн шагнал авсан, Монголын үндэсний бүтээмжийн шагнал 2015-ыг авсан, 100 сая төгрөгөөр шагнагдсан. За ямар ч үсэн ингээд өндөр боловсрал эзэмссэн энэ инженер залуу ажил амьдрал нь зөвшрөө явчлаа да гэж би бодсон. Тэгсэн сая та хэдхэн хоногийн өмнө ерөөсө 2-3 хоногийн өмнө юм биш үү? Төр бидэнд захиалга өгөхгүй, хятадуудад захиалга өгч байна гэд маш богинохон тийм тавьдсан. Тэгэхээр цаатлын ингээд харж ухаас уур аргагүй болчиход байгаа байхгүй юу. Тэг яагаад ингэж вэ? Ерөөс яагаад ингэж вэ гэхээсээ илүү би төрийн сойрхолд авсан инженерийн амьдрал, ажил энэ 2 жилд юу болоод өнгөрөв? Яг юу л дээ миний саяны хийсэн төхөөрөмж эрчим хүчний зах зээл зэр бол монопол. Тэр зах зээл бол хамгаалагдсан техникийн онцлогоос болоод энэ миний төхөөрөмж чинь үйлдлийн системтэй, PID контрол системтэй энэ хоёрыг ашиглаад бүх төрлийн электрон төхөөрөмжийг хийх боломжтой. Тэгэхээр одоо гар утас, инновашны хар хайрцаг. Тэгэхээр манай төрийн худалдаа авалт 90% тэр хардверүүд байгаа шүү дээ. Янз бүрийн IT-ийн бизнес. Тэр болгоныг хийх боломжтой тэр одоо мэдлэг тэр хоёр гар байхгүй л хийх боломж. Тийм юм авчирсан. Тэгээ би энэ технологийн импортыг орлоо энэ бүх захиалга надад өгчгээд надад олдохгүй. Тэр нь болохоор хятад ч юм уу, солонгос ч юм уу гадныхын захиалгаар явж энэ бизнес ингээд дуусаад. Тэгээ би энэ IT-ийн инженерүүдийг ажлын байраар хангаж чадахгүй. Өдөр сурж ирсэн баялгаа одоо оюуны баялгаа, материалын баялаг болгож чадахгүй ингээл боогдоод яваад. Тэгэхээр энэ нь болохоор хэн нэгэн сайдаас үл хамааралтай энэ манай системийн онцлог юм л. Тэгэхээр системийн онцлог гэдэг нь та юу гэж хэлэх чинь гэхдээ зэрэг энэ худалдаа гаднаас юм импортэрлж оруулж ирээд өөрсдөө энэ бүтээгдэхүүн болгоод ингээд ажил үйлчлэгээ болгож байгаа компаниудын өрсөлдөөн ерөөсөө л өөрийнхөө чи яг адилхан юм илүү юм хийгээд гараад ирвэл адилхан ингээд ингээ хайчиж байгаа юм эсвэл та төрөөс ямар нэг юм хүсэж байгаа юм бэ? Ер нь Алтан үеийг ерөнхий сайд байхдаа хэлсэн шүү дээ. Нацагнамын энэ хардверыг хийдэг, бус нь импортоор авдаг юм лээ. Нацагнамын дэмжигээд төрийн ордонд 800 хүн суулгаж байгаа зарласан. Тэгэхээр нөгөө энэ яам агентлаг чинь өөрсдийнх нөгөө зах зээл болгон чи эзэнтэй болсон. Импортоор шахааны бизнес хийдэг 25 жил 20 жил ингээ хөгжсөн юм чинь ганц ерөнхий сайд ганц би өөрчилж чадахгүй. Тэгээ өөрсөндөө таарсан тендерийн хууль гэж бичээл тэрнийхэн дагуу авчдаг. Тендер гэдэг ер нь гадаад үгийг ашиглах их хортоо. Зүгээр яхам уралдаа ингэ зарлах юм бол Алтан үеийг дарга уралдаанд наваг төрүүлчлээ шүү дээ. Энэ хүнээс бусдны дамын 8-ачтай гэдэг. Гэтэл надад тэр нь олддгоо. Тэр нь болохоор дандаа импорт хийдэг тийм дамын 8-ачтаар ин гараар ороод алуу ш. Гэтэ би энд нь бол би гомддгүй. Юунд би гомдж яах нэхэр энэ материал баялаг яаж үйлдвэрлэдгийг манай саарл ордонд байдаг хүмүүс ойлгодгүй, мэддгүүд л би гомдтой.
Гэхдээ мэддэггүй биш, мэдхийг хүсэхгүй байгаа юм шүү. Үгүй мэддэггүй юм. Би хэлэхээр гайхаа тийм үг гэдэг байхгүй юу. Ер нь манайх чинь энэ оюунлаг одоо хардвер зэг уус шүү дээ. Дандаа импортоор авдаг. Тэгэхээр импортоор авахд тэр чинь сарын ажил. Энийг хийдэг газрууд нь бол 30 жил хийсэн газрууд байна. За ер нь нэг бүтээгдэхүүнийг 3-4 жил хийдэг. Энийг мэдэхгүй байхгүй. Тэгээд хийхээсээ өмнө борлуулалт авчдаг. Одоо би гар утас хий гэж бодъё л да Монгол өрсөнд болвол тэгэх юм бол гаднаас гар утас оруулж ирэхгүй. Миний нааны стандартаар хийсэн хардвер, софтвертэй электрон төхөөрөмжийг Монгол зарахыг зөвшөөрнө гэж хууль гаргачих юм бол энэ бүх зах зээл чинь импортоос хамгаалагдаад энэ Английн арга байхгүй. Англичууд яг тийм аргаар импортоо хамгаалдаг яг өнөөдөр. Тэгээд тэрийг би ингээ өөрөө хийх болно да. Тэгэх юм бол би нөгөө үйлдлийн систем, контрол систем энэ хоёрыг Монгол инженерүүдэд өгөөд тэр нь болохоор Монгол нэрээр байгаа байхгүй. Нацаг нэм RL фильтр гэл, нацаг нэм task 1 2 гэл. Тэгэхээр хаанаас нь харсан ч Монгол хүний оюуны өмч. Тэгэхээр Монголын бүх IT-ийн инженерийг би тасралтгүй ажлын байраар хангах боломж байна. Гэтэл төр өнөөдөр хийх ёстой нөгөө өөрийнхөө үүрэг оройлыг ойлгохгүй, мэдэхгүй буруу юм хийгээд. Яг зөв юм хийх юм ойлгохгүй, мэдэхгүй тэр нь би гомдолтой байна. Монопол зах зээлээр дэлхийн бүх улс хөгжсөн. Гэтэл манайхан чөлөө төрөлтөөнөр гээд дэлхийн хэрэглэгч болчиход байгаа байхгүй. Үгүй өнөөдөр бүх дэлхий тийм болчихсон шүү дээ. iPhone-ыг жишээлх юм бол тэгж дэлхийд даяар рекламд хамгийн сүүлийн жишээлх юм бол ягаан iPhone-л авахгүй бол өчмөр юм шиг санагдаад байгаа хүмүүс дэлхийгээр амьдарч байгаа тохиолдолд энэ дэлхий ч өөрөө юм болчиход байгаа юм биш үү? Тийм яг үнэ. Одоо шинэ iPhone-ыг англиас авахд англичууд өөрсдөө хийсэн байхгүй. Шинэ Nokia-г авлаа гэхэд те Samsung-ийн телевизээр авахд өөрсдөө хийсэн байдаг. Nokia гэдэг амар том манай саарлан шиг том байшин байна. Тэнд англичууд юу гэдэг юм хэрэг тэр Nokia-гийн ч iPhone-ы софтвер, хардверыг Английн стандартад оруулж өөрчилдөг байхгүй. Тэр нь импортоо хамгаалах арга. Тэрнээс биш одоо би нацаг нэм гэдэг гар утас хийчихэд англи зарах боломжгүй. Английн стандартыг авч иж хийх ёстой. Тэгэхээр тэр нь жил болгон 2 сая паунд тийм болохоор ерөөсөө Английн нэг компанитай гэрээ хийгээд за би нацаг нэм гэдэг компани Англид байгуулад англи эзэнтэй тэр миний имийг Английн стандартаар бүх юм өөрчлөөд зардаг. Ингэж одоо импортоос өөрийгөө хамгаалдаг. Тэгээд тэр мөнгөө би авч чадахгүй. Жишээ нь Nokia-гийн эзэн за англи зараа тэр мөнгөө авч чадахгүй. Тэндэл үрж дарж одоо үрэх хэрэгтэй. Гадагш мөнгө явуулахгүй. Жишээлбэл одоо намайг тэр Alstom-д ажиллаж байхад Alstom чинь Францын компани Английн бүх юм худалдаа авсан. Тэгээ Франц руу нүүлгэж чадаагүй. Тэгээ эхнийхээ нүүлгээд дараачихын чадаагүй. Яг тэгэхээр эхнийхээ нүүлгэнгүүд 2 миллиард паунд жил тэгэхээр Английн засгийн газар хорж байгаа байхгүй хүчээр. Тийм байж болохгүй. Тэгээ энэ санхүүгийн диктатурд байд юм байна. Өнөөдөр Англи, Америкийн одоо эдийн засаг нь манайх шиг юм чөлөөтэй тийм байхгүй. Тэгээ манай энэ сангийн ам Монгол банк яг тэр хийх ёстой ажлаа хийхгүй одоо домын амич тэгэл дэмцсэн бодлого явуулдаг. Асуучих. Зүгээр миний сонсож мэдснээр түрүүнд нэвтрүүлэг эхлэхээс өмнө ч гэсэн ерөнхийдөө та бүхэн ярианд дурдаглаа шүү дээ. Өнөөдөр энэ засаг төрийн дээд албан тушаалд байж байгаа ерөнхийдөө энэ Монголын жижиг зах зээлээр томчууд мань бүгдээр IT-ийн компанитай болсон юм шүү. Энийг одоо нэгэнт ярих цаг болсон юм шүү. Тэр бол тэр хүмүүсийн буруу биш. Тэр хүмүүсийн буруу биш. Ерөөсөө энэ ганц монголч биш. Ерөөсөө дэлхийд даяараа энэ одоо арчилж ойлгох засал ингээд тампуураад ялзраад тэр авилгал нь ногоон дэлхийг сөнөөж байна. Тэгээ энэ талаар бүр дэлхийн даяар одоо яаж ногоон дэлхийг дараа нь. Гэхдээ энэ одоо хүмүүсийн буруу гэж ойлгож болохгүй. Уг нь бол энэ ойлгоор характераар бүр ингээд тасралтгүй хөгждөг юм байна. Сайн тал нь. Монгол шиг нэг технологиор хоёр дахь улсуудад энэ ойлгох засал зохихгүй байгаа. Яг гэвэл Америкт зогсон. Яг тэгэхээр Америк анхдагч байсан. Хаанаасаа импортоор аргагүй. Тэгээ ойлгоор характераараа хэрэгцээгээ их гаргаж ирээд бүгд тэнгэрт дотол хөгжсөн. Яг анхдагч улсуудад бол зогсон ийм энэ одоо ойлгоорох арчилсан засал тий. Хоёр дахь улсууд зохихгүй. Ингээл дэлхийн хэрэглэгч болчиход байгаа байхгүй. Яг тэгэхээр хоёр дахь чинь тэгээд Америкаас бусд улсууд юм биш юм уу? Тийм Америк, Англиас бусдууд нь хоёр дахь болчиход байна шүү дээ. Одоо Аз ялангуяа Аз
Гэхдээ Азийн баруун яаж гарсан гэхээр хоёрхан арга байдсан юм байна түүхэнд. Нэг нь бол Монгол зохихгүй арга. Одоо Пак Чун-хгийн диктатор. Монгол диктатор тогтвол Орос хятад ороод ирнэ. Нөгөө ялгаж байгаа талд нь туслах гээд ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ Монголд байж болохгүй арга. Тэгээ гадны колон болж байхаар энэ альгуур худад дээрлэхүүлээ явжсэн дээр үстэй тий. Тэгэхээр нөгөө арга нь бол Монгол минь. Хоёр дахь арга нь болохоор 50-нд болсон сонгуул байхгүй. 50-нд ямар сонгуул болсон гэхээр нэг цагаан альгуур хүн ялахгүй юм. Одоо Стив Жобс шиг баруунд ажиллаж байсан мэдлэгтэй хүн ялахгүй юу. Тэнгүү тэр хүний хувийн бизнесээр электроник явуулсгал болоод улсын бүх захиалгыг тэр манер өөрийнх нь компанид аваад тэгээ хэдэн саяын захиалгаар юм хийн штэ. Тэнгүүт минийх шиг борд чинь хэдэн 100 мянган захиалгаар хийн. Бүр 5 саяын захиалга 5 сая ширхийн захиалга болоод ирэхээр тэрийг нэг бордыг би нэг товч шиг силикон болгох боломжтой байхгүй. Тэр хүн тийм үйлдвэрлэл хийгээд дэлхийн зах зээлийг эзэлсэн LCD-гээр PowerTech гээд LCD Англи, Америкийн бүх IT-ийн компанид ашигладаг. За хүлээж. Тэгэхэд энийг юу гэсэн үг юм? Монголд тэ хэрвээ цагаан альгуурхууд сонгуулж ялах юм бол ашигтай байхгүй. Эсвэл одоо төр барьж байгаа хүмүүс импорт хийдгүү, экспорт хийдэг IT-ийн компани эзэдүүд одоо дотоод үйлдвэрлэх Samsung-ыг байгуулъя л да. Тэрний эзэдүүд нь төрийн томчууд байх юм бол бид нар автоматар өгч. Энэ нь бол ашигтай сайн тал гэж байна бас альгуурх засгалд. Хөгжихгүй бүрч дороотно. За тэгэхээр та хоёул засаглалын асуудал руу орно. Тэгэхээр ямар ч үсэн өнөөдөр бол ямар нэг хэмжээгээр та гомдчихсон. Тэ? Оюун ухаандаа толгойдоо бүтээгээд олоод авсан мэдлэгээ ажил болгож чадахгүй ийм байгаад явж байна. Гэтэл өнөөдөр одоо амтаа болгоны хэлж байгаа үг шүү дээ. Инженер бол ирээдүйн мэрэгжил. Монголын ирээдүй бол инженерүүдийн гарт байна. Одоо миний эзэмсэн сэтгүүлчийг бараг хэрэггүй юм алга. Хүн болгон сэтгүүлч болсон гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яагаад байгаа юм? За тэгвэл ерөөсөө та өнөөдөр шинжлэх ухааны технологийн их сургууль уулздаг тэрүүгээр байн авч яадаг нэвтрүүлэгтээ урих гэдэг ярихад тэр сургуулийн номын сан дотор сууж гинэ гэж ярьж байсан. Та тэгвэл Монголын инженерүүдийн ирээдүйн талаар юу гэж бодож байна? Би нэг л юм ойлгосон. Би Монголын инженерүүдээ зөв замын зааж өгөхөнд бол доктор, профессор би авч болохгүй. Яа тэгэхээр хүмүүс буруу гэдэг нь өөртөө хамтран ажиллаж болохгүй гэж байна. Юу гэсэн үг вэ? Би өөрөө доктор, профессор цол авч болохгүй юм байна. Манай одоо Туванжаа миний багш инженер. Ер нь инженерийн бүлэгнийх нь надад тэг зөвлөсөн байхгүй. Яа тэгэхээр ерөөсө бакалавр дээр гараад баялаг бүтээсэн инженерүүд аливаа их мэдлэгтэй байд юм байна. Одоо Монголч дээр, англич дээр ер нь англид энэ нээлт Итали, Грек гаралтай, еврей гаралтай англи хүмүүс дандаа нөгөө зөвхөн инженер бакалавртай. Зарим нь бүр ямар ч сургууль төсөөгүй Стив Жобс хүмүүс байна. Тэгэхээр би зөв замын зааж өгөх тулд тийм юмд орж болохгүй. Одоо доктор, профессор цол авч болохгүй нь шүү дээ. Тэгэх юм бол оюутнуудыг буруу замаар явуулчих. Тэгээд би оюутнуудаа зөвлөж байгаа. Энэ өнөөдрийн миний гомдол бол зөвхөн төр зурах. Дараачийн би юунд гомдоод байна гэхээр энэ хүмүүс намайг дэмжээгөө муухай сэтгэлдээд би гомдоогоо. Энэ нэг энгийн одоо зүй тогтлыг те энэ оюуны баялаг бүтээх тэр ажлын дарааллыг мэддгүүд нь би гомдоод байгаа байхгүй. Би зохиож яриаг өнөөдрийн англи. Тэгэхээр энэ проблем бол зөвхөн хитэн сарын настай. Дараагийн сонгуулиар энэ шал өөр болно. Дараагийн сонгуулиар одоо ялсан хүмүүстэй арай өөрөөр сэтгэдэг болно. Миний бодож байгаагаар бол инженерийн яамдууд байхгүй болно. Ер нь капиталист нэгэнд байдгүй шүү дээ. Ихтгэл баяны дүрмээр ажилт юм байна. Тэр байхаараа тодорхойлолт наадах жоохон тодорхойлолт. Ихтгэл баяны дүрмээр тэгэхээр дэлхийн бүх улс ихтгэл баяны дүрмээр ажилдаг. Тэгээд тэр улсууд хөгжсөн. Коммунист дүрмээр ажилласан одоо Зөв Европ монголчууд ингээд сөнөөд шүү. За ихтгэл баяны дүрмээр ажиллахдаа яаж ажилласан? Тэгэхээр ингэдэм юм л да. Одоо тавилаа үсэж байгаа гэдэг нөх юм байна те. Тэр нөхөр имийг төр шалгах чадваргүй байт юм байна. Капиталист төр хизээж технологиг шалгахгүй. Одоо Стив Жобсын гар утсыг ганц төмөрсөд шалгаад чи тэрэн дээр алдсан шүү дээ. Стив ваа гэж тэрийг өөрчлөлтөө гэж хэлж чадахгүй. Гэтэл чадна гэж удаад энэ ажлыг энэ аппарат ажиллаад байна шүү дээ. Энэ коммунист тогтолцоо. Тэгээд төр хизээж тийм мэдлэгтэй байхад хэцүү байхгүй боломжгүй. Гэтэл социализм тийм явж байгаа дампуураад ялзарсан. Гэтэл энэ ялзарсан вирусыг бид нэр 20 жил улам том хөгжүүлж нөгөө хулгай хийх боломжоо бий болголоо шүү дээ. Тэгэхээр
одоо би энэ саарл ордны зарим хүмүүстэй ярьж байна. Дараа бол ийм юм байхгүй. Тэгээд тарилаас жагаа тэр автобусаа хийсэн металл өрхийн салбарын өөрийнх нь мэдлэгийг те практик дээр батлаад одоо бараг нэг 10 жил явж байна энэ тарилуусан те. Тэгвэл энэ хүн тэр зах зээлийн хаяад энэ хүнтэй л ярина. Энэ салбарын лорд, энэ салбарын эзэн байхгүй. Тэрнээс ч тээврийн яамны сайд гэж байж болохгүй. Өнөөдөр Samsung гэхэд өмнө Солонгос гэхэд 5 компанитай л уулздаг, 5 сайттай уулзж байгаа юм шиг. Тэгэл тэр нь эдийн засгийг хариуцвал тэднэрт зээл өгнө, хүүгүү зээл өгнө, тэднийг тордон те. Тэднэр нь ард түмний ажлын байраар хангад хийж яадаг. Ийм энгийн тогтолцоо байхгүй. Хүн чаддаг хүнд нь тэр зах зээлийг өгнө. А тэрнээс биш одоо өнөөдрийн коммунист дүрмээр их юм бол олигархууд тэр зах зээлийн эзэн болчихно. Одоо яам агентлагийн даргын тушаалаар тэр доржин тэр зах зээлийг үг гэвэл ямар ч юу ч мэдэхгүй нэг олигарх дурак тэр зах зээлийг авна шүү дээ. Тийм үү. Тэгэхээр энэ бол бүр аюултай. Тэгэхээр тэр мэдлэгээ практикт баталсан хүмүүс байна. Одоо зах зээл болгон тэр Мон Химогийн Дэмрэл багш чинь олон улсын дадлаг туршлагатай экспорт хийцэн. Солонгосоос тэр Америкийн мэдлэгийг толгоондоо хийж ирээд тэнд олон жил ажиллаа сурсан хүн шүү дээ. Тэгжээд энийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн экспортод гараад юм хийж байгаа тэр зах зээлийг тэр хүнд л хариуцуулж тэгээд тэр хүмүүстэй ингэж харьцдаг юм байна. Одоо жишээ нь үндэсний аудит гэдэг байгууллага ер нь дэлхийд даяараа байхгүй болно гэж ярьж байгаа ирээдүйдээ. Татврын офис бараг байхгүй болох төлөвтэй байна. Яагаад тэгэхээр одоо ийм тэр бумаар авах хэрэгтэй юмыг та талын талаар хийгээл хайчих байхгүй. Эсвэл та 90% хийгээл хайчихна. Тэгээд тэрийг шалгах хэрэггүй. Таны бохир орлогоос 3% татвар авна. Та хэр ашигтай ажиллах таны асуудал гэж хайчиж байгаа байхгүй. Ийм ирээдүйн чиг хандлага ийм болно. Дэлхийд даяар ийм болж байна. Тэгэхээр ирээдүйдээ нөгөө татврын байцаагч болж хэдэн цаас олон хүүхдүүд байл хэрэггүй тэр сургууль битгий ороорой гэж зөвлөв. Инженер бол гэх юм. Инженер болсон ашигтай болно. Та бол жоохон гомдолтой ч гэсэн инженерийн ирээдүгөө сайнаар л харж байна гэж ойлголоо. Ерөөсөө сая л нэг асуултаа хариулдаг боллоо шүү дээ. Гэхдээ эх орондоо ирж байгаа гомдол суул хохин байхгүй тий. Тэгэхээр би чи бас энэ одоо төрөлхийн нэг авьяасан шүү дээ. Ямар ч хүн над руу заазуур бариад дайраад ирэхэд би гар бариад ахтуу болж чаддаг. Би ч одоо 90 оны хүүхдтэй одоо 10 жил би 18 жил коммунизмд амьдэрсэн. Тэгээд тэр үед яг би нөгөө хүнтэй харьцаж сурсан байхгүй. Амаараа. Тэгээ одоо энэ 90 оны Улаанбаатарын бүх хүмүүсийг хараг таньд. Тэгэхээр нөгөө хүнтэй харьцсан соёл юм гэдэг нь амьдрал дээр сурсан. Тэгэхээр би Монголдо бол тэг хинтээ ч би уучраа болоод аргаа болоо юм хийж чадна. Зүгээр энэ одоо чадж байгаа үстч. Одоо би дараагийн сонгуулиас л эхлэе гэж бодоод байна л да. Одоо энэ яг энэ засгийн газарт ямар ч боломж байхгүй. Яа тэгэхээр энэ чинь 30 40 жилийн төлөвөө гаргаж ирж хийдэг ажил юм байна л. Тэгэхээр эний чинь одоо хэдхэн сарын настай засгийн газар юу ярих юм бэ? Үгүй тийм л дээ. Боломжгүй. Гэхдээ би танаас нэг юм асуух. Та дараагийн засгийн газар одоо байгаа засгийн газараас зүгээр нас нь 4 жил гэдгээрээ л таныг ойлгоно гэж бодоод байгаа юм уу? Эсвэл үгүй. Миний харж байгаагаар дараагийн засгийн газар бараг 40 жилийн настай байх болох болж бодож байна. Яа тэгэхээр байнгын засгал байж арчил гэдэг юм чинь байгуулт юм байна. Тэгэхээр би дараачих бол манангийн засгийн газар байх болов гэж харж байгаа. Та бит манан гэж яриа Монгол Ардын нам ардсан нам гэж яриад л шүү дээ тий. Ан ман ч юм тий. Тийм байх болов гэж бодож байна. Бараг тэрнч дээр ах. Яагаад тэгэхээр 2-р ээлжийн популяцид хоолнд орохороо бүр иргэний дайн гардаг энэ арчлын түүх байна. Дэлхийн бүх улсад. Тэгэхээр манайхан ч одоо ингээд туйлширж штэ. За энэ 20 жил хулгай хийсэн хогнуудыг хэрэггүй шинэ хүн сонгоно гэж штэ. Ер нь бол масс энгийн заяа. Энд чинь байгалийн хувьд бүх улсад тэгсэн. Тэгээ юу болсон гэхээр шинэ Грекийн Афины арчил боолууд дээр гарсан байхгүй. Бүр нөгөө шоронд байсан хүмүүсийг солилцож тэд нэр төрөд гарч ирсэн. Тэгэхээр арчилсан засгийн муу тал тэр байхгүй. Бүх хүнд боломж олгодог. Тэгэхээр ямар ч хүн төрд гарч ирэх боломжтой. Тийм аюултай засаг. Зүгээр 20 жил төр барьсан хүмүүс биш тийм 30 хүнд байгаа шүү дээ. Энэ хүмүүс муу сан ч гэсэн социализмын дараалагтай хүмүүс болохоор надад тэр нь хэрэгтэй байхгүй. Тэр фактор нь. Тэрнээсээ тэр хүн мэдлэгтэй байна уу, мангар байна уу тэнийг надад хамаахгүй. Тэр фактор нь өнөөдөр хаач олдохгүй тийм чухал фактор. Тэгэхээр энэ хүмүүсийг дамын 8 хийдэг нь болиулаад үндэсний үйлдвэрлэгч болоход миний энэ мэдлэг хэрэгтэй болох байхгүй. Монголын бүх зах зээлийг базаад масс зах зээл гаргаж ирээд тэрийг 30 жил үйлдвэрлэх тийм төлөвөө гаргаж ирээд айл болгон компани болгонд захиалгатай. Тэр монопол компаниас захиалга авдаг Монголын Samsung-ыг байгуулна. Гэхдээ Солонгосыг 5 компани байгуулахгүй. Яа тэгвэл
Тэр чинь маппинг систем үүссэн юм байна. Солонгос чинь тэрнээсээ зах зээлээсээ булаацалтаад. Тэгэхээр ерөөсөө нэг л компани байсан ашигтай байхгүй. Маппинг систем байх. Бүх юмыг их тодорхой харцсан ярьж байна. За. Тэгээ би одоо би инженер гэж таныг яг юу гэж хэлэх вэ? Монгол Улсын төрийн саяхалт инженер гэж өөрөө хэлсэн. Тэгэхээр би бол эрдэмтэн гэж ард нэг тавьд юм гэснээр болсон. Тэгэхээр би бол эрдэмтэнтэй яриаг юм байна. Тэгвэл одоо би бизнес эрхлэгчтэй яриад байгаа юм уу? Монгол бизнесийг яаж шударгаар зөвөр тэгээд оюун ухаан түшгэлсэн энэ бизнесийг зөвөр хөгжүүлэх вэ гэдгийг та хараад байгаа. Бизнес эрхлэгч нацаг нэмтэй яриад байна гэж ойлгож болох уу? Болно. Одоо оюунлаг бизнесийг хөгжүүлж хамгаалах арга нь монопол зах зээл. Дэлхийн түвшинд батлагдсан. Монопол байхгүй бол жишээ нь интерактивыг харъя. Нэг хүн ороод 2 жил юмын сураад хэрэглэгчийн хямдхан үнээр булааж аваад ингээл хэрэглэгчээ алддаг. Гэтэл Samsung-ийн софтверыг сурсан инженер тийм боломж байхгүй. Тэр Samsung-ийн зах зээл. Тэр үтгэл хуундаа гар утас хийж болохгүй. Samsung машин хийж болохгүй. Зах зээл болгон эзэнтэй тэр баялагыг бүтээсэн компанид нь тэр зах зээлийн ямар ч байсан 30 жилээр хайдсан юм. Солонгос бол насан туршид найцсан. Тэгжий тэр хүний оюуны өмчийг хамгаалж оюунлаг бизнес хөгждөг. Монопол байхаараа юм чанарын 100% баталгаатай хөгжих боломжтой. Чөлөө төрөлтөнд орохоор одоо хуурамч, одоо дожи тийм одоо хулих гэдэг нь шүү дээ. Тийм хуурамч бүтээгдэхүүн хийж ингэж зардаг. Тэр нь хүнсний бизнесээр болохоор хүний хавдар үсгэж. Социализмд тийм байгаагүй шүү дээ. Гэтэл энэ Англи Америкчийн хүнсний бизнес нь хавдар үсгээд байгаа байхгүй 10 20 жилийн дараа хүмүүс өгч байна. Энийг ардчилсан төр зогсоод дийлэхгүй. За одоо хоёул засаглалын асуудал руу та ёстой юу ч ярьсан засаглалын асуудал руу ороод байсан. Одоо яг жинхнээсээ ярив. Тэгэхээр саяхан Барселонод болсон тэр байгууллагын чинь тухай би бас жоохон харлаа. Дэлхийн эрдэмтдийн зөвлөл гэдэг. Тийм. Тэр байгууллага бол ерөнхийдөө ЮНЕСКОтой хамтарч ажиллахдаа бол тэр эрдэм шинжилгээний салбарын ажилтнуудын ёс зүйн тухай их голчиж ярьдаг байгууллага байна. Тэрэн дээр та илтгэл тавихтаа дэлхийн дулаарлаас хамгаалах улс төрийн шинэ гарц гэж ярьсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо эцсийн дүндээ таны сая болтол ингээд бүх асуудал дундаа яриад байгаа асуудал чинь энэ улс төрийн гарц болж таарад байна уу? Тэгээд дэлхийн дулаарлалтай гэж холбогддог нь ямар учиртай вэ? Яг энэ Англи Америкийн эрдэмтэд Франц эрдэмтэд тэнд зөндөө ярьсан. Энэ Англи Америкийн ардчилсан тогтолцоо маань авилгалыг автоматар ингэж үйлдвэрлээд тэр авилгал нь ногоон дэлхийг сөнөөж ийн гэж яриад байгаа. Ураны хэрэгцээг эсгэж ийн, хариуцлагагүй уул уурхайг Африкт өгжүүлсэн одоо Азид өгжүүлж ийн. Тэгээ энэ маань ногоон дэлхийг сөнөөж байна. Тэгээд одоо үүнээс энэ шалтгаанаас болоод Америкт большевик маягийн хөдөлгөөнүүд гарцсан. Occupy Wall Street тэр нь бас баруун Германд гарцсан. Ингээд коммунист большевик диктатур руу орох тийм зүй тогтол ажиглагдж байгаа. Паретогийн хэлсэн онолоор бол энэ орно. Парето юу гэж хэлсэн хэрэг энэ капиталист нийгэм чи үнэг шиг залтай ард түмнийг молигцоор байгаад дэлбрээд нэг хүний сасгал руу орно гэдэг онол гаргасан юм байна. Дэлхийн бүх улс энэ циклээр хөгжиж байгаа. Хизээ хэлүү 100 жилийн өмнө. 100 жилийн өмнө арга Ленин багштай ажилласан. Тэгээд тэр Парето бол социализмын тухай ойлголт байгаагүй. Ленин багш. Тэнгуут одоо миний харж байгаагаар бол нэг хүний засаглал нь одоо фашизм, хаант улс, коммунизм юу ч хийж болно шүү дээ. Паретогийн үед социализм байгаагүй болохоор манай мдэггүй. Гэтэл дэлхийн эрдэмтэн юу гэж харж байгаа нөхөр энэ бол социализм болно. Яагаад гэвэл нөгөө Маркс гэдэг хүн чинь баахан ном судар бичсэн шүү дээ. Тэгээд коммунист тэр Марксийн дүрмээр одоо бүх Америкийн тэр олигархуудыг үр удмаар нь алж тэр Wall Street баячуудын хороолыг дийлбэлж яг тийм нэг айхтар одоо амар хортой үзэгдэл болох гэдэг шүү дээ. Тэр одоо байгалийн хуулиараа. За зарим нэг эрдэмтдийн хэлж байгаагаар за. Ер нь энэ байгалийн зүй тогтол юм болно. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх арга нь энэ миний санал болгосон улс төрийн саармчлалтын онол юм. Энэ онол ингээ гараад хэрэгжих юм бол тэр Америк олигархуудыг аврах болохоор Америк олигархууд миний нэг дэмжиж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр яг өнөөдрийн Америкийн ардчилсан засаглал маань тэр нөгөө большевик хөдөлгөөнүүдийг ингэж гарч ирэх шалтгаан болоод байгаа. Бүгдийг барай шоронд хийсэн Америкууд. Дахиж гарч ирээд байгаа. Шалтгаан нь тэр капиталист нийгэм өөрөө байхгүй. Ардчилсан засаглал. Тэгэхээр миний энэ хэлээд байгаа онолоор өнөөдөр Швейцар, Швед ардчлалыг байгуулсан байна.
Энийг модон шанын үед яг ийм загвараар байгуулсан байсан. Тэрний үеийнхээр одоо модон шан хаан байлаа л да тий. Гэтэл одоо хаанд матаас өгдөг популист танхим байна. Одоо энэ борчуудын танхим бумаа имэж сэрэлт киноны бумаа имэж хүмүүс аахгүй. Одоо энэ манай популист сонгуулиар гарчсан 76 танхим чинь бумаа имэж хүмүүс аахгүй. Нэг гар үсэх мэдхөө ингэж хуруугаа дарддаг хүмүүсээ. Тэгээд мэдлэгтэй ихтгэл баянуудын танхим байна. Насан турштай байдаг. Тэд нар бизнес хийдэг. Инженер яам байхгүй тэд нар хийдэг. Энэ засаг байна. Тэгээ эндээс модон шаны өөрөө хүчтэй. Эднэрээс татвар авахын тулд энэ матаас авдаг механизм нь байхгүй. Тэгэхээр яг энэ загвараар өнөөдөр Швейцар хөгжсөн байна. Тэгээд энэ загварт 1848 онд ороод тэгээд тэрнээс хойш ерөөсөө 7 сайдл байж байгаа. Ерөөсөө тэр өвхөн хөтлөө байдаг. Тэгээ хамгийн тоо жишээ гэхэд 1959 оноос 2003 он хүртэл 7 сайд хинч өөрчлөгдөв. Тэр нөгөө бурхан өвхөн хөтлөө тэнд байдаг. Байнгын төр одоо нэг улс төрийн тавд 7 гишүүн гэж байсан шүү Монголд. Төр байнгийнх байж энэ олгор хуудыг дарж ногоон дэлхийг ард түмний хамгаална. Тэрнээс биш ер нь парламент байна гэдэг бол олгорох байна. Ерөөсөө энэ байгалийн хууль юм байна. Тэгэхээр Монголын парламент социализмуд байсан шүү дээ. Бүгд турал. Жишээ нь бал дарга бол эрх мэдэлгүй. Эрх мэдэлтэй. Гэхдээ бүх юмд оролцдоггүй. За ганцхан жишээ ярих уу. Одоо бал дарга байгаагүй бол дандан сайд аль хэдийн одоо ингээд ажилгүй болох байсан юм байна. 20 жил сайд хийсэн дандан сайдыг нөгөө одоо бүгд турлч бас олгор характер байна шүү дээ. Нөгөө бүгд турлыг шүүмжилдэг нэг сайд гараад ирэхээр ингээ халахыг болно одоо яа хинч байсан те. Тэнгуутаа худлаа гүтгэхэд хөдөө явж үзээгүй сайд гээд худлаа гүтгэхэд рапортод оруулсан. Бал дарга тэрийг уншаал гарсан. Тэнгуутаа бал дарга бол тэр нарийн ширийн ажилд оролцдоггүй. Тэр бүгд турал парламент хийдэг ажил. Тэгэхээр тэр олгор характераараа хэлмэгдүүлсэн. Тэнгуут нь дамжин сайд бал даргад хандаад та шалга гэсэн. Тэгээ бал дарга шууд 18 аймаг руу уцаар яриад яахан тэр чинь нөгөө улсын зардалгүйгээр өөрийнхөө албаны машинаар очиод үнгүү хоолнд орчвол нөгөө мөнгө хэмж яваад байхаар нотлоо. Тэгээд бал даргыг авраад бүр дээш нь дэвшүүлээд улс төрийн товчоонд одоо гишүүн болгоод авч ийсэн. Тэгэхээр бал дарга энэ төрийн одоо лидер ийм босоо тогтолцоотой байж энэ олигархуудыг дардаг, хүмүүжүүлдэг. Тийм боломжтой. Шинэ одоо хотоос энэ нөгөө гадаад харилцаанд нөгөө явсан хүмүүс том дарга болдог гэсэн шүү дээ. Тэгэхэд дандаа дарга нарын хүүхдүүд яваад байна. Одоо дандаа хөдөөнөөс малчтай хүүхдүүд явуул гээд манай даваа самбуу сайд азар завхнаас явж ирсэн байхгүй. Тэгэхэд хөдөөний малчны хүүхд одоо сайд Лондонд сайд байсан даваа самбуу сайд тэгж явж ирсэн. Тэгэхээр энийг бол бал дарах гэсэн. Яг үл босоо тогтолцоотой олигархуудын муу юмыг шүү дээ. Америкийн онол шүү дээ. Монтескигийн онол бол босоо тогтолцоо байхгүй. Энэ байнгын засаглал байхгүй. Олигархууд энийг сонгодог 4 жилээр. Тэнгуут энэ бол мөнгөний хаант тус болсон гэд би нэг хэлнэтэй юм биш. Америкийн эрдэмтэд энийг баталсан байхгүй. Мөнгөний хаант тус. Шудраг үнэн гэж юм байхгүй. Мөнгөөр л бүхнийг шийдэг. Хатад бүгднийг удирддаг. За. Энийг одоо баталцаад байгаа. За нэг сонин бодол төрчлөө л дээ. Инженер Монголын эрчим хүчийг асар их хэмжээгээр зардлын хэмнэх бүтээл гаргаад ингэж явж байгаа инженер өнөөдөр энэ тухай яриа сууж байна л да. Тэгээ одоо хоёулаа эргээд яг Монголынхаа хөрсөн дээр эргээд та олон улсын хэмжээнд ярьсан илтгэлийнхаа зах тухай сонирхолтой тийм ээ. Тэгэхээр та бол энэ засаглалын тогтолцооны тухай их яриад байна л да. Тэгэл явж хүн юм биш үү? Хүн ямар хэмжүүрээр хэнийг сонгож байна? Юуг сайн гэж үзэж байна? Эргээд эн чинь хүн дотор байгаа хүнтэй хамт идэв ёс суртахуун гэдгийн тогтолцоо өнөөдөр чинь тэр маань ямар нэг хэмжээгээр эвдрээд алга болсон тухай үлгэлэн ярьсаар л байна шүү дээ. Тэгэхээр яг зөв. Тэгэхээр одоо ямар ч одоо алтаар хийсэн ч байна уу эсвэл ямар ч гоё одоо үзэсгэлэнтэй дагин шиг тогтолцоо байгаад нөгөө таны хэлдэг одоо энэ ёс суртахуун байхгүй бол бүтэхгүй. Тэгэхээр яг таны хэлээд байгаа юм төрийн иерархи хүч гэдэг ойлголт байд юм байна. Одоо барууны улс төрийн загварчил тэр нь юу юм хэр үзэл суртал юм байна. Одоо багаас нь 30 жилийн өмнөөс багаас нь кодлсон юм байна англичууд. Одоо хүн бүр баг болцроос өмнө шудраг байх хэрэгтэй гэдэг лоз маягийн юмар хүмүүжүүлсэн. Тэгэхээр тэр тийм кодлцсон хүүхд тэр кодороо том болоод харьцдаг. Авилгал мөнгө авч чаддгүй. Тэрний тоо жишээ бол Эдвард Сноуден байна. Тэр Америкийн бүх муу мухыг дэлхийд даяар цачаа Орос руу цагаашилж байна те. Тэр хүнд одоо тэрбум доллар өгсөн чи тэр код нь хүлээж зөвшөөрөхгүй байхгүй. Тэгэхээр яг таны хэлдгээр
багаас нь энэ үзэл сурталаар кодлоо зөв хүм болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Энэ бол 30 жилийн настай. Манай код бол үзэл суртал гэдэг үгийг чинь та буруу хэрэглээд байгаа юм шиг. Өнөөдөр бид нар үзэл суртал гэдэг үгийг үзэн яддаг болсон. Тэр харин буруу байхгүй. Социализмын үзэл суртал байсан. Манай ардын ёс заншил байхгүй бас нэг талаас. Нөгөө талаас бас айдас гэж ойлгож болно. Жишээ нь Германд бол айлгсан юм байна. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайны дараа одоо автобус тарилаа усанд метронд мөнгө төлөөгүй хүмүүсийг дуудаж гаргаж шууд бууддаг гэсэн хүмүүсийн нүдэн дээр. Ингэж нөгөө төр хүчтэй гэдэг ард түмэнд гайхуулж хүмүүс ингэ дарж айлгадаг. Үзэл суртал бол өөр шүү дээ. Одоо арабын улсуудад тэр одоо шашны үзэл суртлаар чи боол чи шуналтай байх хэрэггүй гэж олон тэрбум хүнийг дарахгүй бол тэр хүмүүс чинь бид нар шиг шуналтай олон чинь дэлбэрэн шүү дээ. Яа бид нар шиг бид нар үнэхээр шуналтай. Гэхдээ ер нь монголчуудын хэрэгцээ өндөр байхгүй. Одоо энэ араб хүмүүс хятад хүмүүсийг бодвол жишээ нь хятад обоо хэргэлдэггүй энэ шал мал хэргэлдэггүй цементэн дээр амьдэрдэг шүү дээ. Тэгэхээр нэг хувцас бараг солидгоо насаараа өмсдөг. Энэ чинь бас дэлхийн дулаарлыг хамгаалж байгаа. Бас хэсэг хүмүүс нь тэгж амьдрах хэрэгтэй. Жишээ нь Англи Америк бид нар ер нь англичуудаас илүү хэрэгцээтэй шүү дээ. Англичууд за жилийн 200 мянган паунд авдаг инженер хүн эмч хүн гэртээ таавч хүмүүсж үзээгүй амьдртай шүү дээ. Бид нэр Оросоос болоод соёлын өвсгөлээс болоод таавч хүмүүсээс сурсан хүмүүс аахгүй. Тэр чинь муу ч юм биш шүү дээ. Яг хоо цөөхөн хүн амтай Монгол шиг газар бол болон заяа. Тэр бом хүнтэй газрын ингэх юм бол дэлхийгээрээ таавч хүмүүсүүд болохоо ягаад та одоо дэлхийн дулдаарлыг нэмнэ гэж хэлэх гээд байна да. Ер нь дэлхийн одоо олон тэр бом хүн амтай улс оронд хэрэгцээ нэгсэх юм бол хідүүлдвэрлэхсээд ногоон дэлхийн сөнөх аюул байна бас. Яг үгүй дэх үед ярьжлаа шүү дээ. Одоо яг энэ нэг Америкийн нэг стандарт гэр бүл одоо тусдаа сингл тусдаа хаустай ингээд амьдраад дэлхийн бүх хүн ингэж амьдрахыг хүсэх юм бол 5 дэлхий хэрэгтэй гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр за дахиад хоёлаа эргээд юуруу ороод гол асуудал юу вэ? Улс төрийн тий улс төрийн энэ шинэ гарцын тухай ярьсан. Тэгээд одоо өнөөдөр хүний ёс суртахуун одоо бид нар Монголынхаа газар дээр төрийн иерархийн хүч гэдэг нь ийм юм байна. Одоо бид нэр одоо шилэн дансны хууль, алтан дансны хууль хийсэн чинь бүтггүй. Таны хэлдгээр энэ үзэл суртал хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэрийг бага наснаас нь одоо цэцэрлэгийн багш нар 10 бага ангийн багш нар олон тэрбумыг хаяа л да. За нэг 10 тэрбумыг хаяа заяа. Тэгвэл ирээдүйд хэдэн 900 тэрбумаар шорон барих байсан бол тэр нь байхгүй болно. Эдийн засгийн хувьд ашигтай. Дээрээс нь бас нийгэм сайхан нийгэм болно тий. Тэгэхээр тан ганц одоо юу одоо хууль дүрмийн актив гэдэг нь бол 80% та. Тэгээд актив гэдэг нь ийшээ 60% та. Тэгээд тэгшүүн зөвхт гурвалжны 2 кайттайгаас нийлбэрийн 100%. Ийм харьцаагаар хөгждөг юм байна. Одоо актив хүч гэж байдаг, актив хүч гэж байдаг. Тэгэхээр Монголд ч нэг үзэл суртал гэдэг юм хайцсан шүү дээ. Тэгээд тэр бол үзэл суртал гэдэг юм хайчвал нэг хүний нэг төрлөх аранш нь араатан байхгүй. Хүн болгонд идэх хоол хэрэгтэй, өмсөх хувцас хэрэгтэй, орон байр хэрэгтэй. Тэгэхээр энэ ямар ч төрлийн философи энийг зөвшөөрдөг, шашнич бай, марксист бай зөвшөөрдөг. Энэ хэрэгцээс болоод хүний чөлөөт нөгөө үзэл суртал чөлөөт характер нь араатан байхгүй. Тэгэхээр бид нэр 90 оноос хойш араатнуудыг хүмүүжүүлсэн. Энэ араатнууд одоо 30 орчим настай залуучууд төр барих юм бол энэ дэлбэрэх байхгүй. Одоогийн хүмүүс чинь 70 жилийн даруулгатай хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс байгаа дээр энийг засахгүй бол ирээдүйд төрийн тэргүүнүүд хар тамхины 8 хийдэг, хүний 8 хийдэг болно. Ийм аюултай нийгэм байхгүй энэ харилцан засгалж. За тэгээд та гарцын тухай яриад энэ тал дээр хамтрая ярья гэд. Одоо би нэвтрүүлгийн цаг дуусахад хөж байх шиг байна. Тэр би нэг ийм л зүйл асуумаар санагдаад байна да. Бид нар өнөөдөр бүгдээрээ улс төрийн тогтолцооны тухай, ерөөсөө Монгол хүнийхээ тухай их ярьдаг болж байна. Тэгээд тань шиг хүн бас яг энийг яриад энэ тал дээр бодоод ингээд энэ их ажлын хажуугаар энийг яриад байж байгаад би нэг талаар талархаж байна. Дотроо баяртай байна. Нөгөө талаар би бол харамстай. Яагаад тэгэхээр би чинь цаг минут тутамд олон тэрбумын импорт орлуулад баялгаа бүтээж явах миний хайрын цагийг би юм дэмий улс төр ярмааргүй байхгүй. Яагаад тэгэхээр хэрвээ манай засаг хятад шиг байсан бол би өнөөдөр долларын тэрбумтан болцсон. Долларын тэрбумын захиалга авсан багс. Тэгээ чаана гээд миний доор ажиллаж байсан надаас юм сурж байсан залуу хятад очиод олон тэрбум доллар эзэн болцсон байна шүү дээ. Тэгэхээр би тэр татархаж. Тэгэхээр хэрвээ манай засаг юм одоо ухаалаг засаг болвол би тийм захиалга авчаад тэр юм дээр л би ажилламаар байгаа байхгүй юу? Би ч хийж байгаа юмар бахархалтай баймаар шүү дээ. Тэгэхгүй би энэ намын хурал ч юм уу засгийн газрын хурал сууж тэн дээр ингэж унтаж те
цагаа дэмий юмд өрмээргүй ш. Би баялгаа бүтээмээр. Тэхийн тулд манай засаглыг ухаалаг болгож иж энэ биелнэ. Хэрвээ энэ ингээд ухаалаг болоод биелэх юм бол би 2 жил ажиллаад тэтгэвртэй гарна. Би бусдад нөгөө хүүхдүүдтэй юма зааж өгöd тэр залуучуудын хийх ажил байхгүй. Би юу ч хийхгүй. Гол нь би өөрийнхөө 2 гарыг л өгнө. Үйлдэлээстэй, нөгөөх нь PID контролстэй. Тэгээ энийг өгвөл энэ хоёр байхад бүх төрлийн хаар дөрийг Монголда дурын оюутан хийх боломжтой. Тэгээ бүх ямартаа хамгаалал тэгэл Азийн бар автоматар болно. Энэ олигорох цагаан олигорохын хүчээр автоматар хөгжин тэрнээс иш ямар нэгэн хууль дүрмээр биш. Энэ тогтолцооны онцлогоор автоматар хөгжин. Гэхдээ за төгсгөлийн асуулт. Гэхдээ та юу гэж бодож байна? Энэ та угаасаа 16 оны сонгуулиас хойш ийм болно л гэж бодож байна л да. Тэр ийм болох ёстой, ийм болгох таны хүсэж байгаа тийм засаг төрийг, тийм бодлогыг явуулах тийм хүмүүс чинь сонгох хүмүүс нь бид нар шүү дээ. Бид нар таныг хэр ойлгож байгаа юм? Тэгэхээр би яг энэ янз бүрийн одоо манай Монголд чинь саарл ордон чинь олон жил улс төр хийсэн мэдлэгтэй хүмүүс байна л да. Би энэ хүмүүс юм ойлгуулал ингээл яриад яваал маш олон хүмүүстэй уулзаал юм тайлбарлал. Тэгэл тийм сайн хүмүүс л дараагийн сонгуульд ялах болов гэж би найд. Яллуулахын төлөө зүтгэн дээ. Тэгэхээр тэд нартай ярьсан сонгогчтой ярих хэрэгтэй биш. Сонгогчтой яриад яах юм би яана гэж. Гэхдээ тэдний чинь өөрийгөө сонгуулна гэж үү? Үгүй. Тэр таны ухаантай тэр ухаалаг засаглалыг чинь бий болох хүмүүсийг чинь сонгох нь одоо бид мэтийн хүмүүс шүү дээ. Энэ танаас ийм байна. Public relation гэдэг subject үүссэн юм байна. Сонгуулиас болоод. Тэгэхээр энэ арчлан засаглалын муу тал. Социализмын үед бол сонгуулийг зөв хийдэг байсан. Зөв хүмүүсийг дээш нь татаж чаддаг байсан. Яг гэвэл энэ бол арчлалын нэг хэлбэр социализм үү. Сайжруулсан хэлбэр. Сарын дараа наадах чи өөрчлөгдөхгүй шүү дээ. Яг өнөөдрийн арчлал нь юугаар гэхээр энэ ялах хүмүүс нь бол тодорхой. Би тэр хүмүүс нь л юм ойлгох хэрэгтэй. Ялах хүмүүс нь. Яг ингээд одоо би ард түмэнд юм ойлгуулад ингээд за энэ сайн хүмүүсээ энийг дэмжих тийм үлгэр шиг юм байхгүй. Яа тэгэхээр ард түмнийг молигдож нөгөө сонгуулж ялдаг энэ олон зуун жилийн туршлага байна штэ. Энэ арчлан засаглалын одоо нэг байна. Тэгэхээр ард түмэн бол нэг 10 цаасны өгөөл көөхийн амд нь боог өнхөөсөн хүндэл саналаа өгнө. Эсвэл одоо юу гэдэг юм одоо чинь нэг хүнээс тэр бом төгөр гаргаад нөгөө мөнгө тарааж сонгуул ялна штэ. Тэгэхээр тэр мөнгөний чинь над шиг хүмүүст байхгүй штэ. Тэгэхээр энэ сонгуульд бол ялах хүмүүс нь ялна. Тэр хүмүүст л би юм ойлгуулах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Тэрнээс биш сонгуульд одоо би нэг сайн хүмүүс цуглуулаад тийм байхгүй. Сайн хүмүүс гэх юм бол би харж байгаа энэ манай дотор л байгаа. Одоо 70 жилийн даруулгатай мэдлэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Бүгд тийм муу хүмүүс байхгүй шүү дээ. Тэрнээс биш одоо шинэ хүмүүс аваад энэ тийм үлгэр шиг байхгүй. Харин ч одоо 2 дугаар ээлжийн популистууд аюултай одоо дайн гаргаж ирсэн түүх байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө Платоны ондоор би юу ч харж ийн гэхээр ирээдүйд юу болох нь харагдаад байгаа байхгүй. 10 20 жил 100 жилийн дараа 1000 жилийн дараа юу болох нь харагдаад. Тэгэхээр бүх юм илэрхий байхад тийм буруу алхам хийх хэрэггүй. За тэгвэл та нэлийн гэрэл гэгээтэйгээр харж итгэл найдвар дүүрэн байгаа юм байна. Одоо яг гомдсон байгаа гэдээ 2 3 удаа хэлсэн ч гэсэн тийм ээ. Тэгээд төгсгөлд нь би ийм л юм асуумаар байна л да. Одоо хэдийгээр та сонгох хүмүүс маань тэр социализмын дарангуул юу вэ ямар ч байсан даруулгатай байсан тэр гэж ярьж байгаа боловч одоо тэргүй хүсээгүй залуучууд энэ улс орныг энэ Монголыг цааш нь авч явах нь тэргүй хэрэг. Тэгэхээр энэ дээр л та бол оюутнуудтайгаа санаа зовж явдаг. Тодорхой мэрэгжил эзэмшээд амьдрах бол өөр юм. Улс орны төлөө гэсэн сэтгэл, энэний төлөө зовох сэтгэл тийм ээ. Бусд тэр нэг шунал айхтар юмнаас ангид байх сэтгэл энэ төр гэдэг юмыг бид нар одоо яаж хаанаас олох хэвтэй вэ? Энийг багаас нь кодлдог. Тэр 3 засаглалын ирлиз болчих юм бол төр өөрөө үлгэр жишээ үзүүлэхээр ард түмэн бүгдээрээ дагаад явчих. Тийм аа. Тэгэхээр энэ рүү ингээд шилжилтийн процесс нь болохоор яг өнөөдрөөс эхлээд одоо урдах бүх одоо улс төрийн гэмт хэрэгүүдийг найлт юм байна л да. Хэрэгсгүй болгож иж явахгүй бол бие бинээ дэгээдээд ингэсээр хагаад хоошоо хий иргэд нь штэ. Тэгэхээр нөгөө ер нь янз бүрийн авилгал хээл ахвал иргэд бай надад ямар сонирн биш. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө энэ тогтолцооны буруу байхгүй. Хүнийг тийм гарцаагүй байдалд оруулдаг. Тэгэхээр энийг
хүнтэй нь холбож ойлгож болохгүй. Энэ тогтолцооны буруу за одоо энэ зөв тогтолцоонд орчих юм бол хүн авилгал хийх шаардлагагүй. Ерөөсөө өөрөө шударгаар хөдөлмөрөө хийгээл салбарынхан олгоор хийзэн болоод явчих байхгүй. Төрийн эрх мэдэлтэй хүмүүс. Хуулиар энэ чинь зөвшөөрөх байхгүй. Ганцхан ялгаа нь импорт биш, экспорт хийдэг л бол. Тэрнээс би бол коммунист дүрмээр